Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглах подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартай манлайлан ажиллаж буй Монгол залуусын түүхийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн ярилцлагуудыг 7 хоног бүрийн даваа гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана уу? Education USA подкастыг сонсож байгаа сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ганбатын Халиунгоо гэдэг Америк төгсөгчдийн холбооны төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн. За өнөөдөр бидэнтэй зочноор Алтан хундаг овогтой Цолмон Туяа оролцож байна. Алтан овогтой Цолмон Туяа маань Азийн сангийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөтөлбөр хариуцсан дэд менежер байгаа. Бидний урилгыг хүлээн аван оролцож байгаа танд баярлалаа. Баярлалаа Халиунгоо. За та сонсогчдоо өөрийгөө танилцуулах уу? Бага насндаа ямар хүүхэд байсан бэ? Хаана өссөн? Бага насныхаа талаар одоо товчхон хуваалцахгүй юу? За тийм бага нас гэх юм бол ерөнхийдөө Улаанбаатар хотын гэхдээ хөдөө завхан тосон цэглэлд бас байсан жоохондоо. Тэгээд тэнд жижигхэн сумын сургуульд сурдаг байсан. Тэгээд Улаанбаатар хотод бас нэг хувийн оюуны нөхөгийн сургуульд сурж агаад тэгээд нөгөө exchange програмаар Америкийн нэгдсэн улсын Connecticut мужид ахлах сургуулаа төгсөж исэн. Тэгж өнгөрсөн дөө. Монголд одоо тухайн үед 8 дугаар ангид төгсөөд явж исэн гэсэн үг. Үгүй яг нөгөө тухайн үед exchange програм болохоор яг 10 дугаар ангиа сураад тэгээд манайх дөнгөж нөгөө 12-ийн систем рүү орж их үеэс аахгүй. Тэгэнгүүт яг сүүлийн жилээ Америкт очоод синьорээр яг жуниор байхдаа очсон болгоод синьор болоод бусдаасаа нэг насаар доогуур Америк сурагчдаас нэг насаар доогуур тэгээд төгсөх чадвартай үгүй юу гэж шийдэж агаад жуниороор төгсгөө синьор төгсгөөгээд тэгээд суралгаа гайгүйсэн болохоор яг high school-ийн дипломыг авч төгсөж байсан. Сонирхолтой сонсогдож байна. 10 жилдээ мөн Америкт одоо тэтгэлгээр очиж сурж исэн гэж ойлголоо. Тэр хөтөлбөрийнхаа талаарх мэдээллийг хаанаас анх сонсч исэн бэ? Тэгээ хэр удаан одоо процессор олон шалгалтууд өгсөн үү? Яаж материалаа бүрдүүлж өгч исэн бэ? Тэр талаараа хуваалцаач. Тэр болохоор тухайн үед нөгөө одоо Santис шүү дээ. Одоо ч байгаа. Santис-ийн тэм хөтөлбөр гэдэг байсан байхгүй. Тэгээд англи хэлний курстэй сууж агаад эхлээд нөгөө pen pal-тай болгодог. Тэгээ англи хэлээ сайжруулад тэгээд тэндээсээ Santис-ийн програмаар ямарч байсан англи хэлнийхаа багшаар дамжуулуулаад тэгээ багшийнхаа ээжээр нь хүртэл дамжуулуулаад ийм жижигхэн яг New England талтай Америкийн хамгийн зүүн иргэн нэг мужид жижигхэн тосгоны сургуульд байсан. Тэгээ тэр нь одоо яг давуу тал нь гэх юм бол тухайн үед нөгөө Америк гэдгийг мэдэхгүй штэ. Тэр үед ч 2005 он 6 он тэр үед яг багш нараараа дамжуулаад зөвлөгөө аваад Santис-ийн тэр чиглэлээр явж исэн болохоор илүү паблик сургуулийн чанар дээр нь анхааруулад тэгээ айгу жижигхэн тосгоны сургуулиас айгу давуу талтай байсан. Яг гэвэл цөөхөн хэдэн мянган хүн амтай тосгоны сургууль ерөнхийдөө одоо харахад Америкийнхаа паблик сургуулийн системийнхаа нэлийн дээгүүр жагсдаг сургууль байсан бэлээ. Чанарынхаа хувьд тэгэхээр жоо азтай айгу аятайхан жижигхэн тосгоны сургуульд сурцсан гэж боддог. Яг нэг жил явчаад тийм Монголд эргэж ирсэн үү? Хөтөлбөр болохоор яг нэг жил яг тэгээ exchange програм болохоор яг адилхан J1 визээр явдаг. Тэгэхээр яг зөвхөн тодорхой хэмжээгээр нэг жил байчаад буцаж ирээд тэгээд нэг юм болохоор нөгөө ахлах сургуулийн дипломыг авахтаа бол тэнд Америкийн системээр 12 жилээрээ гүйцэлдүүлж авах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт миний сурлага бол нэлээд цойлсон л доо. Тэгээ цойлсон болохоор сургууль маань хүндтгэлийн honorary диплом гаргаж өгөөд тэгээ намайг яг бүр голч оноо тооцож өгч явуулж ясан. Тэгээд Монголд ирэхэд би нөгөө ихтэй сургуулиудад apply-дах боломжтой. Тэгэхгүй бол диплом ерөнхийдөө их хвчлэн exchange програмууд диплом бол өгдөггүй байсан. Тэгээд бас азар дипломтой болгоод тэгээ шууд ихтэй сургуулаа өргөжлүүлээ сурч байсан. Тэгэхээр 10 жилдээ Америк руу тэр хөтөлбөрөөр явхаас өмнө бол англи хэлний мэдлэг бол бас харьцангуй сайн байсан гэж ойлгож байна. Хаана хэл сурж исэн бэ анх? Сантис сургуулийн төвд бас явж исэн юм шиг байна те. Сумын сургууль байхдаа одоо хэл ус судалж явв. За сумын сургуульд хэл ус судалж байгаагүй. Жохондоо ерөнхийдөө нөгөө хувийн сургуульд оюуны нөхөгийн сургуульд шилжиж орсон чинь математик англи хэлнийг үнзгэрүүлсэн байсан байхгүй. Тэр азаараа илүү англи хэл сураа тэгээд давхар ер нь өөрөө айгүйх бэлддэг байсан. Тэгээд маш их кино үзээд тэгээд анхандаа акцентгүй байж байгаад Америкт жохондоо очичоор тэгээд акцентийн шүрээд авчдаг шүү дээ те. Тэгэхээр тэгжил сайжирсан гэж боддгийг. Тэгэл өөрөө айгу нухаал үзээд идэгсэн шүү дээ. Яриал айлуулах. Монголд эргэж ирээд бакалавра Монголд сурсан уу? Буцаж Америк руу явсан уу? Би болохоор бакалавра нөгөө Raffles International Institute-д дүрэгжсэн маркетинг бизнесийн чиглэлээр. Тэгээд Raffles болохоор нөгөө систем нь болохоор 2 жил 3 жилээр бакалаврыг өгчдөг. Тэгээд нөгөө амралтгүй явж байгаад advanced дипломтой төгсөж болдог. Тэгээд би advanced дипломтой төгсөж бакалавртаа
үргэлжлүүлэхээс өмнө ажилд орчих гэсэн байхгүй. Дэлхийн банкны нэг төсөл дээр ажиллаж байсан. Тэгээд тэр дундаа орой ангиар санхүү эдийн засгийн дээд сургуульд бакалавра дүүргээд 2 жилээр тэгчээд дараа нь магистрийнхаа зэрэг дээд боловсролын Америкийн нэгдсэн улсад Хавай мужийн сургуульд сайт үргэсэн маа. Raffles Education Institute маань өөрөө Монгол одоо салбартаа тийм Сингапур сургууль байгаа тийм үү? Дэлхийн банкны төсөл дээр ажиллаж байхдаа тэгвэл ерөнхийдөө магистрийн зэрэгээ Америкийн нэгдсэн улсад хамгаалъя гэд судлаад эхэлж исэн байна гэж ойлгосон зүг. Тийм ер нь нөгөө бакалаврын төвшнгөө боловсролыг одоо ингээ эргээд харахаар нөгөө 10 жилээ төгсөөд ажил их сургуулаа бодож байгаа. Тэгээд залуу хүүхдүүд бакалавра төгсөнгүүтээ ажил гэдэг нэг босхийг давах гад их сонирхдаг штэ тий. Тэгэнгүүт нөгөө сонголтгүйгээр ямар нэгэн тийм пашн дурсалтай тэмүүлэгдэхгүйгээр бакалавртаа сурцсан. Тэгээд ажилд гараад 7-8 жил ажиллаад ирэхээр өөрөө ирэхгүй нөгөө өөрийнхөө хүсэл эрмэлзлийг аявуух бодоод эхэлдэм билээ. Тэгээ би 8 жил ажилласан болохоор үнэхээр яг сурах сонирхол дээд зэгтээ хүрчихсэн байсан өөрийгөө хөгжүүлэх. Дээрээс нь өөрийгөө арай өөр төвшөнд нээх. Тийм болохоор дээд боловсролыг бол заавал Америкт хийн гэж анханаас аявуух олон жил төлөвлөж байсан. Тэгээ ажлын туршлага хангалттай авсныхаа дараагаар яг ямар чиглэлээр би сурах сонирхолтой юм бэ? Ирээдүйн карьерээ яаж төлөвлөх юм бэ? Тэгээд өнгөрсөн байдлаар сурсан зүйлээсээ илүү өөр чиглэл рүү хувьсаж болохоор байна уу гэж аявуух боддог гэсэн. Тэгээд бизнесийн салбарт би бакалаврын зэрэгтэй ч гэсэн эдийн засаг бизнесийн салбараас өөрчлөгдөд би өөрөө миний ажиллаж байсан ажил өөрөө ядуурлыг бууруулах төсөл байсан болохоор би өөрөө илүү нийгмийн шинжилэл өөрчлөл нийгмийн шинжилгээ ухаандаа сонирхолтой байна гэд тэгээд цоошин салбар руу нийгмийн шинжилгээ ухааны салбар руу төрийн удирдлага тэгээд эмэгтэйчүүд судлал гэдэг хоёр сэдвээр магистрал хийжсэн маа. Бакалавра төгсчөөд бас нэлээд олон жил Монгол улсад ажиллаж агаад ирээдүйн цаашаа одоо сурах сонирхлоо тодорхойлцоод явсан гэж тэгж штэ тий. Яг тэр хугацаанд дэж ирэх тэтгэлгүүдийг бас судалж исэн баг. Яг хаанаас тэр тэтгэлгүүдийн талаар мэдээллүүд авч чадчихсан бэ? Тэгээд ямар тэтгэлгээр магистра хийхээр Америк руу явсан бэ? Би яг 2015 оноос 17 оны хооронд яг 2 жил тасралтгүй байсан бүх тэтгэлгүүдэд бол өргөдлөө өгчээсэн. За тэнд болохоор Fulbright, Chevening, New Zealand-ийн тэтгэлэг, Австралийн тэтгэлэг гэд маш олон тэтгэлгээс Erasmus Mundus. За тэгээ эндээсээ шилээд үзгээд надад бол Америк илүү дөхөм санагдаад байсан л та. Соёлын хувьд би өмнө нь очиж үзчихсэн болохоор дээрээс нь боловсрал эзэмших тал дээр бол илүү Америкийн ихтэй сургуульд боловсрно гэж боддог байсан. Тэгээд сонголтуудаа хараад тухайн үед интернет нэг тийм яг одоогийнх шиг бүрэн бол хөгжөөгүй байсан. Мэдээлэл бол ихэвчлэн бас нөгөө хэвлэгдмэл зүйлсээр илүү их мэдээлэл хүрдэг байсан. Тэгээд нэг Fulbright-аар хонгор зүйлийн гаргаж ирсэн нэг ном байсан. Гадаадд магистр сурах арга замууд гээд тэндээс айгүйх мэдээлэл авч ирсэн тухайн үедээ. Яг багцлсан хүмүүсийн бичсэн эсээг хараад юун дээр анхаарч болох уу? Дээрээс нь хүмүүсийн сурж исэн сургуулиудыг хараад судалж үзээд тэгэхээр айгүй барьцтайгаар судалж эхэлж исэн. Энэ сургууль ингэдэг юм байна. Тэгээ чиглэлүүдийг харж үзээд тэгээ Fulbright дээр тэнцээд ярилцлаганд орж үзчихсэн. Тэгээ Chevening дээр бас англи улсад бас сургуулаа сонгож тэнцчээд тэгээ надад сонгох хэд хэдэн сонголтууд гарч ирэхэд би юу хүсэж байгаа илээ. Надад одоо ямар амьдралын хэв маяг илүү таалагдчихээн гэдэг бодлоодыг ерөнхийдөө бодож байгаад Хавай мужийн сургуулийг сонгож исэн. Ягаад гэвэл илүү бас нэг хувь хүнийхээ талаас сонголтоо жоохон гаргаж ирээд амьдрах орчинд нь илүү их татагч исэн гэх юм да. Хавай гэхээр одоо монголчуудын төсөөллөөр бол тийм одоо байнгын дулаахан байж идэг, жуулчд илүү их очдог газар гэж төсөөлөгддөг шүү дээ. Яг ямар сургууль руу явсан бэ? Тэгээд тэтгэлгийн чинь нөхцөл нь өөрөө ямар байсан бэ? Одоо Fulbright жишээ нь Америкийн засгийн газрын санхүүжилттэй, Монголын засгийн газрын санхүүжилттэй гэд хоёр янз байгаа шаардлагууд нь хоёр өөр бас янз байгаа тийм. Тэгэхээр тэр талаас бас хаваалцаач. За миний авсан тэтгэлэг болохоор Азийн хөгжлийн банкны тэтгэлэг байсан. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны тэтгэлэг маш олон улсад ерөнхийдөө суралцах боломжтой байдаг. Тэндээсээ Америкийн нэгдсэн улсад боломжтой сонголт нь болохоор Хавай мужийн сургууль гардаг байхгүй юу? University of Hawaii гэд Honolulu хотноо төвтэй. Тэгээд миний сурсан кампус бол Honolulu хотод байсан. За тэтгэлгийн санхүүжилт бол Японы засгийн газраас гэхдээ тэтгэлгийг удирдах авч явдаг байгууллага нь Америкийн нэгдсэн улсын Конгрессийн East West төв гэж байгаа байхгүй. East West төв болохоор чин зорилго нь Америкийн нэгдсэн улс болоод Аз намхан далайн дипломат харилцаа, боловсролын хоорондын exchange болоод дээрэс нь судалгааг сайжруулах ийм соёлын төв байгаа байхгүй. Тэгэхээр энэ төв дээр суурьтайгаар маш олон тэтгэлэг байдгийн нэг нь Азийн хөгжлийн банкны тэтгэлэг гэдэг. Магистрийн зэрэг болоод докторийн зэргийн оюутнуудыг сонгож шалгаруулж авдаг. Тэгээд ерөнхийдөө ямар байдлаар явагддаг вэ гэхээр өөрөө эхлээд 12 сарын 1 хүртэл нээлттэй байгаа аппликейшнд бол өргөдлөө өгнө. Тэгээд ярилцлага гэж байхгүй бүх зүйл бичгээр маш их бичих шаардлагатай зүйлс гардаг. Тэгээд дээрээс нь чиний карьерийн филд
ямар чиглэлээс ямар чиглэл рүү шилжиж байгаа тэр бүхнийг аягүй сайн тооцож үздэг. Дээрэс нь Аз намхан далайн бүс нутгийн манлайлагч болох зорилготой юу гэдэг шаардлагыг бол тавьдаг байгаа. Тэгэхээр хүний чинь хүсэл цаашдаа манлайлагч болох төлөвлөгөө хэтийн харааг бол аягүй хардаг. Тэгээд Хавайийн онцлог гэхээр яг мэдээж хүмүүс ингээд нөгөө жуулчлалын дэлхий газар дээр байгаа Divajin гэж ярьдаг. Үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй газар. Түүнээс гол нь надад бол 2 жил Хавайд амьдрахад юу анзаарчихсан бэ гэхээр тэр соёл бол айгүй онцлог байсан. Хавай өөрөө Америкийн нэгдсэн улсын сүүлд мужид энийг байгаа. Гэсэн хэрнээ соёлын хувьд бол асар их өөр байдлыг холимог байсан. Жишээ нь Polynesian буюу одоо далайн арлын орнуудын соёл давмгайлдаг. Дээрээс нь Indigenous буюу уугуул иргэд бол маш их өөртөл байдаг газар. Тэгэхээр арлын орны соёл Америктэй хослоно гэхээр нөгөө Америкийг шинээр таньж мэдэх нэг боломжийг олгочихж байгаа юм л та. Америк гэхээр тогтсон нэг хандлага байгаад идэв штэ. Тэгэхээр Америк өөрөө их өөр тий соёлын хувьд бол асар их ялгаатай байдаг. Тэгэхээр Хавайд амьдрах нэг давуу тал бол Америкийн онцлог тэр ардчлалын тогтолцоо дээрээс нь соёлын өөр байдлыг хүнддэгдэг Америкийн тэр мөн чанарыг аягүй гой харуулж өгдөг. Хавай мужийн цаг агаар эсвэл одоо соёл тэрийг нь Монголтой харьцуулах юм бол төстэй зүйлүүд нь юу вэ? Ялгаатай зүйлүүд нь яг Монгол улстай харьцуулах юм бол төстэй зүйл гэвэл нэлээд хэдэн төстэй зүйл байгаа шүү. Соёлын хувьд хэрвээ ярих юм бол яг нөгөө байгалаа шүтээд амьдарчихсан уугуул соёлтой улс болохоор одоо жишээ нь яг Монголтой төстэй соёлын хам шинжүүд бол айгүйх байдаг. Жишээ нь бөө мөргөл бол Хавайд айгүй их давмгай байдаг соёл. Дээрээс нь уртын дуу. Тэнд нөгөө Polynesian уртын дуу хөөми гэдэг зүйл яг Монголын хөөмигийн тухай мэддэг хүмүүстэй маш их таардаг. Ягаад гэвэл хавайчууд өөрсдөө chanting буюу манай хөөми шиг тийм магтаал маш их хэлцгээдэг тийм соёлтой. Тэгээ уул ус айгүйх дахин шүтдэг. Мөнх цастай ориглон Big Island буюу нэг арал дээр нь байдаг. За Mauna Kea гэд тэн дээр бол яг манай нөгөө отхон тэнгэр хайрхан шиг яг шүтэнтэй уул гэсэн. Тэгээ яг энэ дээр нөгөө улс төрийн бол нийгмийн эдийн засгийнх нь маргааныг харахад яг Монголд гардаг маргаануудтай адилхан харагддаг. Тэгэхээр тэндээс нөгөө соёлын ижил төстэй байдлуудыг харахад айгүй ойрхон бид нарт бол айгүй ойрхон гэж харагдаж тусдаг байгаа. За ялгаатай байдал гэх юм бол яг л амьдралын хэв маяг юм да. Удирдлагын хувьд байнга халуун, жилийн 4 улирал халуун тэгээд яг далаа дээр алслагдсан байна гэхээр хаяада нөгөө арлаа тойрол яваад идэг тэгээд дуусчдаг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө газар нутгийн хэмжээний хувьд ч гэх юм уу бид нар шиг нөгөө цэлгэр уудам газар амьдраас сурцсан хүмүүс яг ийм далаа арал дээр байгаа шүү гэдгээ хаяа мэдрэх тохиолдол гараад идэг. Тэгэхээр тэрээс жоохон өөр мэдрэмжлээд юм билээ ингээ хязгаарлагдсан байна гэд. Тэр нь бол их сонирхолтой ирнэ. Амьдрал ер нь нөгөө далаагүй манах шиг улс иргэдэд бол жоохон сонирхолтой санагдчихсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Барак Обама яг Хавайд одоо төрж өссөн гэдгээр нь бол хүмүүсээс аюул сайн мэдэх байх. Өөр Хавайаас гаралтай одоо Америкийн мундаг одуудыг зүгээр сонирхуулаад нэрлээч. Bruno Mars. Bruno Mars өөрөө Хавай уугуул хүү. Тэгээд наагаас хахад Bruno Mars ирж тоглолтоо хийхэд яг манай дотоодын хавайчууд бол айгүй манай нутгийн хүү гэж хэлдэг шиг айгүй сайшаалт хүлээж авдаг. Тэгээд дээрэс нь Aquaman байна. Жижигшин рок юм билүү бас. Харин юм билээ. Нөө Aquaman-ийн нэрийг хин гэдэг лээ. Тийм тэр чинь. Тэр яг бүгдээрээ тэ нөө Никол хин билээ. Дуучин. Шир зөнгөр. Гих мэтчлээ яг нөө сүулт анзаараад эхэлдэм билээ. Pop culture-ыг хүртэл харж яснаа. Нөгөө хэрэгэлдэг үгнүүд үйлдэл одоо алоха гэж мэдчилдэг тэр байдлыг хараад сошиал медиагийн дагахаар мэддэг үгнүүд ашиглаад тэг үзэхээр яг уугуул Хавайд төрж өссөн pop culture, unique culture-ийн одууд бол зөндөө идэм бил. University of Hawaii магистра хийсэн яг мэрэгжлийнхаа онцлогийн талаар хуваалцаж яг яагаад тэр мэрэгжлийг сонгосон бэ? Одоо ирээдүйд одоо хаана яаж ажиллана гэж өөрийгөө одоо төсөөлсөн учраас тэр мэрэгжлийг сонгосон бэ гэдэг талаас нь. Миний сонгосон мэрэгжил болохоор Public Administration буюу нийтийн удирдлага байсан. Манайд заримдаа төрийн удирдлагч гэж яриад байдаг. Гэхдээ манай яг Хавайд нийтийн удирдлагыг сурах нэг давуу тал нь гэх юм бол Аз намхан далайн соёл болоод Америкийн нэгдсэн улсын төрийн удирдлагыг хослуулцдаг гэдэгтэй айгу төхөн байгаа байхгүй. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын цэвэр засгийн газрын тогтолцоо төрийн удирдлага, нийтийн удирдлагыг хараад үзэх юм бол яг Хавай дээр бас жоох өөр Азийн орнуудын соёлыг давамгайлсан жишээнүүд дээр аюу хүндлэж хичээл ордог байсан. Тэгэхээр тэрнийх онцлог тэгээ дээрээс нь diversity буюу засаглал дээр, нийтийн удирдлага дээр төр өөрөө хэрхэн энэ өөр байдал, соёлын ялгаатай байдлыг онцолж харах хэрэгтэй юм бэ гэдэг дээр илүү манай ерөнхийдөө департамент онцолдог байсан л та. Тэр нь надад бол аюу төхөм санагцсан. Яагаад тэгэхээр би өөрөө ирээдүйн карьераа харахтаа дандаа хөгжлийн байгууллагуудаар хардаг байсан. Тэгээ дээрээс нь
зөвхөн монголоор одоо эдийн засгийн нийгэм соёлын хөгжлийг харахтаа зөвхөн монголоор харахгүй хэрхэн яаж дэлхийн манлайллыг ойлгож дэлхийн манлайлагчдын сэтгхүүгээр альва нийгмийн асуудлууд руу харах ёстой юм бэ гэдгийг өөрөө айгүй сонирхдаг байсан болохоор тэр надад айгүй төхөм онцлогтой санагдчихсэн. Тэгэхээр угаасаа одоо глобалчлал манлайл хүртэл маш өөр болж байгаа. Үүнийг дагаад нийгмийн шинжилгээ ухаан ч гэсэн хувьсаа өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр тийм болохоор манай департаментийн онцлог нь тэр байсан. Тэгээ би хослуулаад эмэгтэйчүүд судлал буюу Women Studies-аар давхар төгссөн байгаа. Тэгэхээр энэ дээр яг нэг цоо шинээр Монголд өмнө нь хизээ сонсож байгаагүй нийгмийн шинжилгээ ухааны нэг салбарыг судалж эхэлсэн. Тэгэхээр тэр нь айгүй шинэлэг байсан л да надаа өөрөө сонголтоор нэмээд илүү цагаар хичээл авч дүүргэж исэн нэг жилийн дотор. Тэгэхээр энэ хоёр чиглэлийг хослуулснараа илүү өнөөдрийн дэлхийн нийгмийн өөрчлөл ер нь энэ антропоцен 90 үед амьдарч байгаа бидний зохицуулах шаардлагатай асуудал гэхээр угаасаа гендер золттой ороод ирж байгаа манлайлаад нэгдүгээр. Тэгэхээр яг үүн дээр хэрхэн гендерийн мэдрэмжтэй гэхээсээ илүүтэйгээр энэ цаг үеийн одоо ирээдүйн дараа 100 жилээ бодож урьдчилж харах манлайллыг яаж тусгаж өгөх ёстой гэдэг дээр илүү надад ийм шин харах үнцэг суулгасан гэх юм уу да. Шал өөр филдээр ингэж сурч явахаар. Хэдэн онд төгсөөд Монголд ирсэн бэлээ. Тэгээд төгсж ирэнгуутаа шууд Азийн санд ажилд орсон уу? Тэгсэн би 2017 оноос 19 оны хооронд магистра дүүргээд тэгээд 19 оны 100 Монгол улсад ирээд тэгээд нэг жил хүрэхгүй хугацаанд би нөгөө East West Center гэдэг байгууллагынхаа Монголд албан ёсны төгсөгчтэй холбоогоо ажиллуулж байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол манай монголчуудын дундаас бараг 70% алумни байдаг East West төвдөр. Үүн дээр бол сүүлд нь судлаад Монголдоос төгсөгчд байна уу гэд харж байхад нөгөө богино манлайлалын хөтөлбөр болоод яг урт хугацаагаар education програмд хамрагдсан маш олон хүмүүс эдээд нэлээ. Улсын хурлын гишүүд манай нийгмийн маш олон манлайлагч нар хүртэл байсан. Тэгээ бас тэрийг мэдэж аваад аль болох энэ төгсөгчтэй холбоогоо амжилттай нэгтгэе гэсэн зорилгоор East West-ийнхаа alumni chapter-ыг ер нь анхаарч ажиллаж байсан. Тэгээд би Азийн санд эмэгтэйчүүдийн эдийн засгийг хариуцсан шинэ төсөл нэгтгэхээр нь Азийн санд орж исэн байгаа сонирхоод. Энэ East West төв маань өөрөө олон улсыг дамсан энэ төгсөгчдийн холбоо гэж ойлгоод байгаа. Тий, хариулахын тулд нөө East West-ийг нэг жоохон товчхон тайлбарлах хэрэгтэй болчихно. Тэгэхээр өөрөө нөгөө Америкийн засгийн газрын яг конгрессийн удирдлага дор байдаг ерөнхийдөө бол улс төр болоод академийн чиглэлийн нэлээд том байгууллага байгаа институт байгаа. Ерөнхийдөө засаглалын хувьд Азийн сантай их төстэй. Маш олон Азийн орнуудад төвтэй алумни нартай байдаг. Тэгэхээр нөгөө дандаа магистрийн зэрэг, докторийн зэрэг хамгаалсан дэд боловсрал эзэмсэн төгсөгчдөөр хязгаарлагдахгүй богино хугацааны манлайлалын маш олон хөтөлбөрүүд байгаа. Засгийн газар хоорондын дипломат харилцааны үйл ажиллагаа маш их байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхэнд хамтран орсон хүмүүс маань өөрсдөө East West-ийн алумни төгсөгч болоо очиж байгаа байхгүй. Тэгэхээр дандаа бол төгсөгчд биш үлээ. Насны хувьд харах юм бол би жишээ нь хамгийн залуу ч юм уу те. Тэгэхээр маш дээр үеэс 60 оноос хойш бол холбоотой байсан алумни нар дипломат харьцаатай хүмүүс бол зөндөө илээ. Азийн сангийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөтөлбөр бол 4 жилийн хугацаанд үргэлжлэх Канадын засгийн газрын санхүүжилттэй ийм хөтөлбөр байгаа. Тэгээ дэд менежер авна гэдэг зар тавигдаад бараг 100 гаруй материал ирж ирснийг би бол санаж байна. Ярилцлагыг би өөрөө авч ирсэн. Бүрийг сайн санаж байна. Цолмонгоос ярилцлага авч ирсэн. Тэгээ яг яагаад Азийн санд орё гэж зорьсон бэ? Монгол улсад олон улсын байгууллагууд хөгжлийн агентлагууд маш олон байгаа. Яг Азийн санг яг яагаад сонгосон бэ гэдэг талаараа. Би өмнө нь Азийн сангийн тухай юугаар мэдчихсэн бэ гэхээр нөгөө Азийн сангийн хөгжлийн fellowship програм байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэнд би өөрөө хүсэлтээ өгчээсэн байхгүй Монголд ирчээд тэгээд ер нь за ийшээ ажлыг гэж бодлохгүйгээр тэр хөтөлбөрийг богино хугацааны хөтөлбөрийг сонгоод аплайдаад нөгөө айргийн тавтан шалгарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө Монголд хоовсоо судлаад үзсэн. Тэгээд хүн амтнаас асуугаад дээрэс нь Монголд ирчээд East West төвөөрөө дамжуулаад нэг тэтгэлэгт хөтөлбөр эмэгтэйчүүдтэй холбоотой тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байхад яг Азийн сангийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх төвтэй хамтарч исэн байхгүй. Тэгээд харж агаад маш их таалагдсан. Тэгээ ерөнхийдөө нөгөө дотоод калчрыг нь айгүйх сайшааж орсон гэхүүтэй. Ягд гэвэл олон улсын байгууллага зөндөө байгаа л та. Гэхдээ хүн дээд боловсрлоо эзэмшээд ерөнхийдөө ажлын туршлагатай байгаад ажиллах газар бол маш нарийн сонгодог. Өөрөө хувийн шалгуур айгүй өндөр болчдөг мэт санагдсан. Ягд гэвэл нэгдүгürt өөрийгөө үнэлдэг болцсон байна. Хоёрдугаар амьдралынхаа өдрийнхөө 3-1 өнгөрөөж байгаа орчин бол маш эрүүл байх хэрэгтэй тийм. Тэгээд дээрэс нь хүнийг айгүй одоо залуу мэрэгчлэтнүүдийг дээш нь өсөн дэвчгэд дэмждэг соёлтой байгууллагыг бол айгүй хэрэглэдэг байсан. Тэгээд яг энэ байдлыг хүмүүсээс асуухад бол Азийн айгүй эрүүл харилцаатай. Дээрэс нь ажилтнуудынхаа хүн төвтэй. Дээрэс нь байгууллагын алсын хараа ажилтдаг чиглэлүүд бол яг үнэхээр миний өөрийн хувийн үнэт зүйлстэй бол
100% уялдаатай байсан л та. Тийм болохоор хамт олноос хүн сурж явах хэрэгтэй. Хамт олон дунд ороод хүн үргэлж өсөж явах боломжтой байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүхнийг илүү сонголтынхоо жагсаалтуудынхаа хамгийн дээр тавиад орж исэн. Тэгээд ярилцлаган дээр айгүйх таалагдчихсэн. Их мдэггүй байж хаад ярилцлагын байдал айгүй демократик. Тэгээд дээрэс нь асууж байгаа асуултууд их оновчтой. Хүний ямар скиллийг анхаарж байгаа нь их өөр төхөн байсан. Тэгээд удирдлагын төвшөнд бол манлайл нь бол надад маш их таалагдчихсэн. Тэгээд л за энэ л миний ажиллах газар байна да гэж сонгож байсан да. Азийн санга төлөөлөд бас хэлэхэд Цолмонг Азийн санг сонгож ажилд орсонд бид бас маш их баяртай байдаг. Товчхон байгууллагын талаар танилцуулъя. Азийн санг нөгөө Азийн хөгжлийн банктай маш их андуураад байдаг байхгүй. Азийн сан маань Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод төвтэй. Одоо олон улсын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа төсөл хэрэгжүүлдэг төрийн бас байгууллага байгаа. Азийн 18 улс оронд салбар офистэй. Монголд одоо Монгол улс ардчилсан улс босны дараа 1992 онд офисоо нээсэн. Яг Цолмонгийн маань мэрэгчлэр одоо эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, улс төр нийгмийн оролцоог дэмжих маш олон төслүүд хэрэгжүүлдэг ийм байгууллага байгаа. Цолмонг ерөнхийдөө хамт одоо ажилдаг хүнийхээ хувьд анзаараад хахад маш олон ажлыг зэрэг ингээм хамжуулж идэг. Өөрөө бас 2 жоохон хүүхэдтэй. Энэ бол их карьер ажлынхаа хажуугаар хувийн амьдралаа ерөөсө орхиогүй. Одоо төрсөн өдрөөрөө хүртэл хүмүүс яаж сайхан парти зохиох вэ гэж боддог байтал нөхөр фандрейзинг хийгээд мөнгө босгоод нэг газар туслах гэж байгаа. Бөөндө гүн шүү ч үгүй юм уу те 5 км гүн шүүгээд надад нэг тийм арга хэмжээ зохион байгуулж идэг. Тийм тэгээд тэр одоо ажлынхаа хажуугаар их бос хийдэг бусад арга хэмжээнүүдээсээ одоо өөрийнхөө сайн дурын ажлуудаасаа бас сонирхуулж ярих уу. За баярлалаа хайлонго. Зөндөө магтлаа. Зөндөө магтууллаа. Яг одоогор л хувь хүний бас нөгөө зан чанар л идэм шиг байна. Айгүй хүмүүс намайг одоо хүртэл тэгэллээдгийн. Яаж амжуулаад байгаа. Миний хувьд нөгөө бүр жоохносоо л Ротарактад байсан хгүй Ротарид. Тэгэхээр баг 17 18 наснаасаа Ротарид орчхоор баг 7 8 жил тасралтгүй юм нэг нийгмийн элдв янзын төсөл хийгээл явж идэг гэсэн. Тэгэнгүүт тэр нь нөгөө нэг дадал болчдөг юм шиг байна. Тэгээ одоо би болохоор яг Ротаридо хандах бас цаг арай гарахгүй байгаа. Тэгэхээр зүгээр өөрийн яг нөгөө мэрэгжлийнхаа бас өөрийн нийгмийн барьж авдаг асуудал бол яг гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Тэгэхээр хүчирхийллийн эсрэг жижигхэн дандаа үйл ажиллагаа хийдэг. Тэрэн дээр болохоор өөрийн төрийн бас байгууллагаараа дамжуулаад аль болох найз нөхдөдөө уриалаад боломж бүрджүүл нэг өөр дээр анхаарал авч байгаа өдрөөрөө за нөгөө энэ хүчирхийлэл чиглэл рүү оруулчихъя гэд мэдээлэл хүргэх ч юм уу фандрейз хийх. Тэгэхээр тэрэн дээр илүү их анхаардаг байгаа гендертэй холбоотой мэрэгжлийнхаа дагуул ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгмийн хандлагыг өөрчлөх жижиг юм баг-багаар хийгээд л байгаа. Цолмонгийн маань хувь завханд одоо нэг сумын төвийн сургуульд ингээд сурж ирсэн бүр багасаа л юм сайн дурын ажлууд ингээд хийгээд сурцсан. Тэгээс би нэг 2 жил бас оюутнуудад багшилж ирсэн. Айгүй олон монгол залуучуудын нэг хандлага нь сайн дурын ажил хийх, одоо үнгүү дадлах хийхээс айгүй их бас төвөгшөөдөг тийм залуучууд бас айгүй их тааралдж ил байсан л да. Тэгээд Цолмонгийн хувьд миний хувьд ч гэсэн залуучуудыг айлуулах одоо тэр дадлагжих ажлууд байна уу, сайн дурын ажлууд байна уу, айлуулах олныг хийж байгаарай. Тэр болгон ч өөрсдөд чинь ингээд туршлага болоод ирээдүйн карьерт чинь ингээд нөлөөлөд эргээр нөлөөлөд явах боломжтой байдаг юм шүү гэж бас уриалж хэлмээр байна. Манай Education USA гэдэг байгууллага байгаа. Америкийн нэгдсэн улсын санхүүжилттэй Америкт суралцах боломж бололцоо тэтгэлгүүдийн мэдээллийг Монголын залуучуудад ингэж үнгүй хүргэдэг байгууллага Нацаг доржийн номын сан дотор офистэй. Манай байгууллага дээр ч гэсэн дадлагжигч оюутнууд бол байнга авч идэг. Манай Education USA байгууллагын маань ах эгч нар хүүхдүүдийг сайхан сургаад чиглүүлээд бүрэн хөгжүүлээд явах ингээм боломжтой байдаг учраас тэр талаар ч гэсэн та бүхэн бас судалж үзээрэй гэж уриалмаар байна. За одоо Азийн санд ажилд ороод хагас жил орчим болж байгаа шиг байна те. Дараагийн хэдэн жилээ ерөнхийдөө яаж төсөөлж байна? Төсөл бол дөнгөж эхэлсэн байгаа те. Азийн сан дээр эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөтөлбөр бол 4 жил дор хаяж бол явж байгаа. Энэ хугацаанд ер нь өөрийгөө юу гэж харж байна? Тэрнээс цаашгаа ер нь өөрийгөө юу гэж харж байна? Монголдо байна гэж харж байна уу? Гадагшаа эргэж одоо доктортаа сурдаг ч юм уу? Эсвэл өөр дахиад нэг 2 дахь магистра хийх ч үгүй юм уу те? Гадаадад одоо ажиллаж үзье гэж бодож байгаа бас олон монголчууд байдаг. Ер нь өөрөө чинь алсын хараа. Одоогор бол яг төслөө бол дуустал нь тууштай дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр Азийн сандаа манай төсөл бол 4 жилийн төсөл байгаа. Монгол улсад яг эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадхыг бэхжүүлэх economic empowerment гэсэн нэгдсэн төсөл бол ерөөсөө хэрэгжиж байгаагүй. Тэрийг бол надаа үнэхээр олзуурхаж харж байсан ажил байгаа. Тэгэхээр зөвхөн ажил гэж харахгүй энэ төслөө бол амжилттай суурийг нь тавиад
өөх төсөл болохоор төслөө бол дуусгана. Тэгээд одоо давхар сураад байгаа Муйсын антропологийн тэнхимд доктороо эхлүүлчихсэн байгаа. Тэгээд яг судалгааны чиглэл маань болохоор өөрөө яг нийгмийн ухаан дээр masculinity, gender-э барьж авч байгаа. Гэхдээ илүүтэйгээр Монголд одоо post social system дээр гендерийн байдлыг эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн ерөнхийдөө нийгмийн хандлагуудыг илүү судлах чиглэлээр дөнгөж эхэлж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол ерөнхийдөө ажил сургууль хоёр зэрэг бараг дуусах гэж харж байна. Тэгвэл заавал би нөгөө Хавайд байхдаа давхар East West төв дээр ажилладаг байсан. Албан ажилтнаар нь. Тэгэхээр тэнд надад айгүйх бас сурамж болсон. Хөгжингүү оронд ялангуяа Америк нэгдсэн улсад ажиллаж үзэх маш хэрэгтэй юм билэ. Тэгээд карьераа шал өөрөөр ирээдүйдээ харна. Тэгэхээр илүү яаж өөрийнхөө карьерийнхаа чиглэлийг яаж цензуур тавьж ямар шалгууртаагаар цаашаад хөгжлийг харах хэрэгтэй бэ гэдэг надад аягүй том эхлэл болж өгч байгаа байхгүй. Тэгэхээр үргэлжлүүлээд бол яг Америк нэгдсэн улсад эргэж очиод ажиллана гэж бол ер нь харж байгаа. Гэхдээ маш хэтийн төлөв тэр бол нэлээд олон жилийн дараа л болох байх. Тэгээд байдлыг харж байна да. Америкт яг 10 жилдээ сурж исэн мөн магистрийнхаа зэрэг Америк нэгдсэн улсад хамгаалсан хүний хувьд Америк руу явж сурах уу, өөр улс орн руу очиж сурах уу гэд судалж байгаа, бодож байгаа Монгол залуучуудтай хандаад өгөх зөвлөгөө байна уу? Хамгийн нэг суур нэг хандлагын тухай ярьсан дээрх. Одоо жишээ нь Америк нэгдсэн улсыг нэгдүгээрт өөрөөр хардаг байх хэрэгтэй. Ерөнхийдөө ингээд нөгөө Америк гэхээр яг тогтсон ойлголтууд байгаад идэв шүү дээ. Тэгэхээр тийм тогтсон жишээг ойлголтгүйгээр соёлын хувьд, нийгмийн эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд маш өөр гэдгийг нэгдүгээрт мэдэх хэрэгтэй. Тэгээд дэлхийн иргэн хандлагатай гэд би айгүйх ойрт яриад байгаа подкастуудаар ярихдаа. Тэгэхээр дэлхийн иргэн хандлагатайгаар хандах юм бол тэр нь юу вэ гэхээр улс болгон тэр тусмаа Америкт ч гэсэн дотроо өөр соёл маш их байгаа. Тэгэхээр тэр соёл болгоныг ойлгодог байх, альва нэгэн соёлын зөрчлийг логикоор харж ингээд тулахгүй байх. Энэ бол хамгийн ихний шатны алхам. Тэгэхээр соёлоос суралцсан гэдэг өөрөө хүн маш их өсөн дэвжих хамгийн анхны болцоог бүрдүүлж яддаг байхгүй. Тэгэхээр соёлд хүндэлтэй хандж явах хэрэгтэй. Соёлын өөр байдлыг ойлгож хүндэтгдэг байх хэрэгтэй. Тэр бол Америкийн мөн чанар байдаг. Тэгэхээр тэр хүндлэлийг залуучууд өөртөө суулгаж, өөрийнхөө бас тэр нийгэмд оролцож байгаа үйл хөдлөл, хэл яриа тэр бүхэндээ өөрийгөө хянаж соёлын өөрчлөлтөнд нээлттэй байх тусмаа илүү энэ глобалчлагдж байгаа энэ дэлхийн ертөнцийн дээр илүү хөгжлийг харж авах байх гэж хэлмээр байна. Тэгж нээлттэй хандж иж, хүндлэлтэй хандж иж ерөнхийдөө одоо тэр нөгөө хамгийн ихний л хүнтэй зөв харьцахаас эхлээд л энэ суур хандлага ойртож дэлхийн иргэн болж хүсэж байгаа зүйлдээ хүрэх байх та. Одоо Монголдо бакалаврын зэрэгийг хамгаалаад эсвэл 10 жилээ төгсчөөд магистртай Америк руу явъя гэж бодож байгаа эсвэл доктортай Америк руу явъя гэж бодож байгаа залуучууд байж магадгүй. Тэднэрт зөвлөж хэлэхэд Монголын оюутнууд Америкт сурж байгаа оюутнууд ер нь одоо сурах арга зүйн одоо ямар ялгаатай байна. Монголд байгаа оюутнуудыгаа арай ингээд сурж байгаараа иймэрхүү юм дээр илүү анхаарсан байж байгаараа ч үгүй юм. Жишээ нь Америкт бол одоо бүтээл сэтгэхүйг нэлээд дэмждэг. Багш нь юу ярьж ийн багшаагаа нэлээд сорж асуултууд асуу гэж нэлээд юу яадаг бол манайх ч юм бол ер нь 10 жилд бол цээжчгээр л явлаа шүү дээ. Тийм тэр талаас нь тэр нөгөө сурах заах арга зүй талаас нь Монгол Америк хоёрын ямар ялгаатай байгаад байна. Одоо Америкт магистр руугаа сурах гээд явж байгаа оюутнууд маань айл болох баг сорилттой учрахын тулд юун дээрээ одоо сурж байгаа үедээ бакалавртаа сурж байхдаа илүү анхаараарай гэж зөвлөмөр байна. Наач хайраастай айгүй яг ярих хэвээр зүйл шүү. Би хүртэл магистра хийж байхдаа яг энэ нөгөө соёлын яг ялгаа байхгүй юу? Хичээл хийхэд хүртэл яг энэ соёлын ялгаа гарч ирж байгаа. Тэгэнгүүт Америкт л илүүтэйгээр маш их унших байдлаар хичээл ордог шүү дээ, би даажл сурна, уншина. Хин нэгэн багш орж ирээд чиний ерөөсөө өмнө нь уншиж байгаагүй зүйлсийг самбар дээр тайлбарлангуудаа даалгавар өгдөггүй. Урьдчилж маш их хэмжээний хэд хэдэн ном унш гэдэг заавартай байдаг. Тэгээ уншсныхаа дараа тэн дээр хүн өөрөө шүмжтэйгээр өөрийнхөө үзэл бодлыг яг зөв аргументтэй бичдэг те. Тэнгүүд яг энэ бас надад айгүй том шинээр сурах хэвээр чадвар болж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол залуучууд хэрвээ Америкийн нэгдсэн улсад дээд боловсрол ч юм уу доктор, магистра, бакалавра хүртэл хийх гэж байгаа бол нэгдүгээрт нөгөө шүмжтэйгээр уншиж сурах хэвээр юм шиг байгаа. Академик чадварыг харилцан ярианаас эсвэл хин нэгний бичсэн мэдээллээс авангуудаа шууд дуурайх гэдэг те. Энэ бол ерөөсөө академик унших, ярих чадвар биш. Академик унших чадварыг хөгжингүү оронд яаж харж байна гэхээр маш их мэдээллийг хүн өөрөө боловсруулж уншаад тэндээсээ өөрийнхөө сонгож авсан аргументээ маш сайн л батлах.
Тийм л зүйл яг ингээ логикоор бодохоор айгүй энгийн гисэн хэрнээ маш уншиж сурах хэрэгтэй болт юм шиг ба. Тэр одоо хүртэл надад бас айгүй хүндрэлтэй л байдаг. Маш их хэмжээгээр уншаад түүнийгээ зөв аргументаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ гэдэг бол айгүй олон жилийн практик шаардлагатай байт юм блэ. Тэгэхээр залуучууд илүү одооноос бие дагаад ч юм уу уншаад альва нэгэн юмыг уншиж байгаа бол шүүмжийг нь заавал унших хэрэгтэй. Заавал уншиж энд ийм зүйл болж байхад энд ингэж шүүмжлэгдэж байна. Эндээс би хаана юуг нь дэмжиж болох гэдгээ бодоод дадлагчаад ивэл яг Америкийн боловсролын системд ороод заавал дахиж хэдэн жил алдаж тэрийг сурах шаардлагагүй болох байх. Санал нийлж байна. Залуучуудаа илүү их унш гэдэг сэдвээр ярьж байгаа болохоор бас зөвлөгөөхөд Education USA маань нацаг доржийн номын санд байдаг. Нацаг доржийн номын сангаас ном зээлж авч унших боломжтой. Education USA дээр бас маш олон номнууд байдаг. Тэгэхээр одооноос унших тэр чадвараа хөгжүүлж ямар ч сэдвээр ярилцсан өөрийнхөө аргумент тэр шүүмжийг илүү сайн дэвшүүлж санаагаа илүү сайн хүнд ойлгуулах чадвараа хөгжүүлэх талаас нь залуучуудыг анхаараарай гэж зөвлөмөр байна. Мэргэжил сонголтын дээр за одоо яг хаана сурах вэ гэдгээ судалж агаад Америк руу явъя гэд залуучууд маань шийдчихлээ. Бүр тэр дундаа Хавай явъя гэд шийдчихлээ гэж залуучуудаа бод. Тэгвэл одоо яг мэргэжил сонголтын дээр залуучуудыгаа юун дээр анхаараарай гэж зөвлөмөр байна. Тэгээд яг гендер гэхээр монголчууд маань эмэгтэй хүн гэж шууд ойлгодог шүү дээ. Яг гендерийн эрхтгч байдал нийгмийн оролцоо буюу JC гэж одоо яриад байгаа. Эсвэл энэ маань яг юу юм бэ? Энэ мэргэжлийг одоо илүү олон залуучуудыгаа сонгож судлаарай. Монгол улсад одоо хэрэгтэй юм аа гэдэг уриалсан талаас нь зөвлөгөө гэж. Мэргэжил сонголтын дээр надаа ингээд нөгөө яг залуучууд томьёо дээр ирдэг асуултууд байхгүй. Ментор дээр ирдэг асуултуудыг яг ажиглаад үзээд хахад л жоохон хязгаарлагдмал хараад байгаа юм шиг санагдаад идэв. Тэгэхээр нөгөө зөвлөж байгаа хүмүүс маань бас магадгүй тэр асуулт асууж байгаа залуучууд юу хүсэж байгааг хардггүй болохоор тэгдэгч байж магадгүй л дээ олон талаа. Тэгэхээр зүгээр өөрийнхөө мэргэжлийг би төгсөөд ийм газар ажилд орно гэдгээс л холоор харчвал яад гэвэл үнэхээр судлаад үзэх юм бол өмнө нь хизээч байдгийг нь мэдж байгаагүй шинжлэх ухааны салбар байгаа тий. Ямар ч шинжлэх ухаанд. Тэгэхээр тэр бүхнийг хараад үзэхэд дандаа нөгөө нэг салбар хоорондын мэргэжлүүд одоо л айгүй түжээлээд гарч ирээд байгаа байхгүй юу? Тим чадварыг илүү одоо эрх зүүн ч юм уу энэ зүүн илүү их шаардаад байгаа. Тэгэхээр яг зүгээр нэг чиглэлээр явах биш. Тэр чиглэл маань яаж бусад шинжлэх ухаануудтай холбогдож байгааг харж авч агаад хаана юу гэдэг юм бэ? Тэр шин сурах чиглэлүүдийг аягүй сайн судлах хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй зөвхөн Монголд яригддаг нэг гарын 10 уруунд багтсан чиглэлүүдийг харж үзчихэд өөрийнхөө судалж байгаа тэтгэлгээ ч юм уу эсвэл яг харж байгаа сургуулиудынхаа тэр юмыг судлаад авах биш. Чин цагийн үед ямар ч сургуулийн бүх департаментад байгаа сэдвүүдийг харахад бол тэндээс нэгдүгээрт гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр тэгж их нарийн өөрөө илүү судлуулал илүү хэрэгтэй хаа. Тэгээд шинжлэх ухааны салбарууд болгоныг судлаад үзэхээр маш өргөн байдаг. Тэгэхээр тэндээс юун сонирхож байгаагаа нойлоос нь эхлээ бакалавртаа хүртэл сурч болно шүү дээ. Нээлттэй. Тэгэхээр тэрийг илүү хязгаарлагдмал бусаар залуучууд харах юм бол илүү төхөн байх бах. Тэгээд миний чиглэл болохоор төрийн удирдлагыг эмэгтэйчүүд судлал гэдэг сэдвтэй холбосон нь энэ бол яг нийгмийн шинжлэх ухааны антропологийн нэг судлагдах юм байгаа байхгүй. Эмэгтэйчүүд судлал, гендер судлал хоёроо л нэг жижигхэн хэсэг нь бол авчиж байгаа. Тэгэхээр илүү заавал нэг чиглэлээр цэвэр магистр доктор гэхгүйгээр хослуулах боломжууд Америкт маш их байдаг. Тэгэхээр тэр боломжуудыг урьдаар мэдчих юм бол өөрөө бас цаг хожно тий. Тэгээд бакалавра жишээ нь political science улс төр судлаар хийж байгаа бол тэнд давхар сонгох маш олон чиглэлүүд байгаа хгүй. Гендер бол нэг хэсэг нь тий. Тэгэхээр гिज хараад илүү далаацтайгаар эрэгтэй эмэгтэй хүн гэж гендерийг харахгүйгээр нийгмийн шинжлэх ухаан гэж харах юм бол карьерийн хувьд ч гэсэн айгүй оновчтой сонголт хийх бах гэж залуучуудад хэлье да. Залуучуудтай хандаж олон үнэтэй зөвлөгөө өгсөн Соломон Туяада баярлалаа. За хоёулын подкаст бол одоо ингээд өндөрлж байна. Хамгийн сүүлд одоо залуучуудтай хандаад сүүлийн зөвлөгөө байна уу танд? За нэг зөвлөгөөч гэх нь хаашаа юм те. Зүгээр яг уу. Одоо ч залуучуудаас айгу мундаг болсон юм билээ шүү дээ. Залуучуудаас амар их юм сураад байгаа. Айгу нээлттэй болсон билээ. Асуултаа амар зөв тавьдаг болсон билээ. Тэгэхээр ментор айгу зөв сонгох ёстой л гэж хэлмээр байна. Хин нэгнээс зөвлөгөө авч байгаа бол тэр ментор чинь чиний чадамжийг мэдхүү, чиний чадахыг хүсээд байгаа тэр чиглэлийг харж чадж гин үү. Тэгэхээр зөвлөгөө авч байгаа хүнээс айгу оновчтой зөв сонгох хэрэгтэй. Амьдралынхаа менторыг сонгох гэж байгаа бол өөртөө бас шалгуур тавьж сонгож байгаагаар л тэр айгуу жоохон дутаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэр тэгжил зөвлөе да. За баярлалаа. За таны ирээдүйн ажил амьдралд чинь ариун их амжилтыг хүсье. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна.
Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.